Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлаган дээр цугат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэх таны энэ өдрийн амгаланг дахиалдах. 7 нүрийн Даваас ба Сангарын ягийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үрчитлээ мишээ эксвэратагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэх тань шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 12 дугаар сарын 6-ны 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар Гамболтын ангар нараалж байгаа. Өдрийн мэнд Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жаргалын ачаар Ариранг Кимчи за мөн дэлхийн шилдэг амтнуудыг Монголд Өөчи family шинэ жилийн бэлгийн багцаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь үрчитлээ мишээ. Би эхлэх юм байна те. За жа очир хуйг гэдэг залуу 20 жилийн өмнө 52-т амралтын газар ажилладаг байв. Зуны нэг өдөр улс аймгийн цолтой 20-од бүхчүүд хос хосороо ирж амарцгаалаа. Би ч тэдний хорхыг хийх санаатай хон төхөөрөө сууж ила. Бас болоогүй ажлынхаа хажуугаар нөгөө бүхчүүдийг хараастай хамт яваа хүүхнүүдийг шинжээстэй. Мань бүхчүүд гэр гертээ ороод төвхнөж аваад төдөж удалгүй гар бөмбөг гаргаад ирсэн л харилцаж байв шүү. Тэгсэн нэг их том баавгаа шиг биетэй нөхрийн цагаан футболкон дээр царцаа шунгаж очиод суусан. Өнөө хөвчийн хүрэн баавгаа шиг хүрлгэр ирчил ойролж хашгичаал нэхвэр зовхчаал сүйд болов. Хав ойртойсэн хүмүүс байтугай хаа хамаагүй хол байсан хүмүүс хүртэл илгээ өгчл инээгээд өнөөх сайхан ир маань улам ичцэн яадыг би зарцаанаас айдий юунда шоолоод байгаа ингэцэн хамт яваа хүмүүстэй ууралдж байгаа шиг. Тийм том хайнгийн шар шиг хандгар ирийг хин тиймх юмнаас айдгиж санахтэй. Бас нэг удаа найзындаа яваад орсон. Манай найз гараа толгойнхоо ард авцсан босд суугаал сүр ахиулаад харсан чинь дүүн үгсэн хулган барьд дээж доош ноолгоод тэр дохиогоор манай хүн босд суугаад айсан байлээ л дээ. Дүүгээрээ хамаг юм хийлгээд гарна ахынхаа эмзэг сэдвийг олцсон. Дүүн ахыгаа чадаж байгаа нь тэр. Инээ. Өнөр хүрх юм зарцаанаас айдгүй жолно штэ чаавас. Манай том ивч мэлхийнээс амар айдаг. Би ч нэг хамаагүй мэлхийцэл ингээд түүгээд авчт юм чи. Тэгээд мэлхий барьж хаад ихчээгээ өмнө чадж байгаа байхгүй ингээд гартаа атгацсан. Тэгээ энд юу байгаа юм юугаас мэдэхгүй шүү дээ. Маш игээд тэгээд дэлгөнгөд нөгөө мэлхийд үсрээд ойрлож шагараа. Бөө өөрөө дараа нь алуулангаа алдчихав чи би. Тий чам шиг юм гарч балаа хөтөд байдаг шүү дээ. Би мэлхийнээс айдгүй. Гэхдээ гаран дээр тавьж чаддаг хгүй. Авир хүүтэр ш. Тэнгууд ингэ нэг мэлхий барьсан хурж ирэн гутаа. Маа гаран дээр авчих. Тэгээ би үгүй гэхээр л чи яагаад байгаа юм бэ те? Айгаагүй гэхээр маа гаран дээр авчих л да. За Баскал хамсран гэдэг залуугийн өвчлөлтөд өгөх байна. Би анх 2007 оны эхээр бүгд найрамдах Чех улсын өнөөлний жижигхэн хоттой анх 36 Монгол ажлын гэрээр ирж байлаа. Тэр үед хот хөдөө аймаг сумаас цугларсан бисээ үл таних 36 баагийг инэ. Яа за хэдэн биенээ сайн танихгүй болохоор хөө хинэ хөө яха хинэ миний дөө гэх мэтэр ингээд дуудал цаастай. За зочид буудлын хэдэн өрөөнд 2 нь 2-ороо 3 нь 3-аараа хуваарлагдаж орлоо доо. Дор бүрээл дөхөнч хайстай хэрэндэл хичээж яваа. Эхнэр ит хоёрын хосын өрөөнд ороод их цэвэрлэгээ ээж гарлаа да. За тэгээд тоос орогч хэрэг болдго юм байна. Буудлаас нэг тоос орогч бидний дунд хэрэглэж бай гэд өгсөн юм л тавг нь. Нөгөө тоос орогчийг олж ирэхээр би өрөөнөөс гарлаа. 3 ихч орсон өрөөний гадна үүдэнд уцыг нь тултал хөөд оргисон өнөө гайхал тоос орогч нь байна. Өрөөний хаалга нээлттэй ихч нар цэвэрлэгээ ээгээстэй инээж ханаагаад л хөвгөлтэй байна. Би ихчээ дүүн гал саруулчаад аваад ирээд хөө. Ихч тэг хинэ мидөө. Гоё шүү нэр. Гүм хачин сайхан зантай анаа юм а. Бид хоёр ч хуурай эгчтэй болох магадлал тун өндөр вэ шүү. Би ч яг хэлсэн ясаараа гал саруулаад сул эсэн уцыг нь хураагаал үүдэнд нь очиод энэ тавьчихгүй хичээлгэлээ. Тэгээ хинэ чи хэн билээ л гэж байна. Би Баска гэж нэрээ хэлээд буцаж өрөөндөө орж ирээл. За хоёлаа одоо цонхоо угаачхулж боллоо доо гэдэл их нэртэйгээ яриа зогсож байтал. Өө дүш. Игчийн нэг дуу тэнгэр нэг нөгөө дуу газарт хөг юм уу банд вэ? Муу ноох шинтер гээл ороод ирлээ шүү. Би айгаах зэрэгцээд болчмор шиг царай гаргаад юу болов ихчээ яасан бэ гэсэн чинь үхсэн чи ихч чамаа гайгүй залуун болоо гэсэн чи хөг юм уу новшээжээ тэр тоос орогчны утас тастаад авчихсан. Сүртэй. Чи ямар хөгийн гар юм үзээгүй царайлчгаад гэж ирээл үндэл аалж яан дөө. Би бүр гайхаад зочсон янзах шиг хоёр нүдээ эргэлдүүлээд
Үгүй бүрэн бүтэн тэн тавьсан штэ. Авсан газраа л буцаага тавьсан гэж хэллээ дээ. Чи юм уу өөрөө очиод хардаа гэл амар улаанууд гаргаал арслан бар шиг архираад над руу төхөөд ахаар нь зохиод авч матгүй гарна гэж бодоод жаахан захлаад хажуугаар нь гараад зайлсхийлээ. Тэрүүхэн хооронд ямар ч ихэн бодовдоо ямар хүүрэн тастаад авчих ва сүүл тэргэлснээрээ би тоо сорогчны өрөнд орж байгаа юм байна л да. Араас эхнэр өглөөстэй загнаад л энэ. Орчлонд начиг муу хүн үгүй юм бах оо базраа. Очоод харлаа да. Аз од нь болоход утас цухууж байдаг шүү. Өө би гэдэг хүн чинь ялсан бадар шиг сархалзаад болжмор биш бүргэд болоод цээж төмбийгөө дуу чангараад энэ юу ээ? Та одоо гэл яг уурлах гэсэн чинь аныгийн царай нь сонирн болоод за анаага уучлаарай. Миний буруу. Их чинь энийг хэрглэж байгааг болохоор утас нь ингээ хураагддаг гэдгийг мэдсэнгүй гэж авдیں۔ Миний дүү хоёлаа энийг бусдаасаа тас нуугаад өнгөрөөё. Их чин дүүдээ гоё юм авч өгнө гэсэн байд юм да. Би гэдэг хүн хэвэг паналдуулаад хөөрхийн аныгийн паянг 17 жилд нуусан юм шүү дээ гинэ. Тэр нөгөө тоосогч нуцчийг ихвчдэг штэ тий. Тэрийг мэддгүй юм байна тий. За. Гэхдээ тэгэд юуны туханд хөрлөгөө юу сүртэй ууралт. Харин тий амар хилтийн тий муу үлэн банд мандар нь дуудаад. Утсын тастаа тавцаа. Тэрүүгээр яах гэж байгаа юм тий. Зүгээр нэр ингэ сүлдэн тайшраа бодохоор тэрийг тастаж яах вэ гэж. Харин тий. Яагаад буудалтай өөртөө өөрийгөө сэвлээд байгаа юм бэ? Мэдгүй. Би яаж мэдвэ дээ. За баяр ч юм гэдэг үсгүй. Нөхөр бид хоёр саяхан тусдаа гарсан. Гэрийн найраар хүмүүс юм өгөөд бид хоёр чинь аваад лайла. Манай ээж нөхөр охин хоёрт мөнгө аяг өгөөд надад цэцэгтэй чамин тавхтай идэ өгөөд ир өхөр аваараа гэх шиг л болов. Би ч дотроо өхөр өгч болдсон байхдаа ээж маань өөрийн охин гээд өхөр өгч байгаа юм байна гэж бодов. Тэгээд бүр бодогдоод болтгүй нөгөө өхөр нь ээжийн дүүд хэллээ те. Ээж надад ир өхөр өгөөд гэтэл ээжийн дүү хүүтэн ушуутай мал өгдгөө маа эвэртэй байна аваарай гэж зөөдрүүлж хэлсэн байлгүй дээ гэх юм. Тэгээд ороо нь ээжээс асуулаа. Хадмууд маань сонсч ирсэн. Ээжээ та намайг ир өхөр аваарай гэсэн үү? Ээгээр хэлсэн юм хэлсэндээ гэтэл ээж маань инээ талдаад чамайг ирүүлэх байгаарай л гэсэн штеп. Манай гэрээр нэг инээдэн болж илээ. Гэсэн байна. Нэр хонь адуу хоёр л өгдөг. За. Бэлгэнд бүлийн хушуутай мал гэж. Ямаа өхөр тэмээ өгдөггүй. Яагаад хүүтэн хушуутай? Яг хүүтэн хушуутай гэж хэлдэг юм бэлээ. Хушуу нь хүүтэй юм уу? Тий, хүүтэй. Хонь адуу хоёр хушуу амар гоо дулаа. Нөгөө урах нь уухаа хүүтэй. Ямар сони нэрэ тий? Гэж ижлэхэн халуун амьсгалтай шүү дээ. Зүгээр яагаад энэ гурыг хүүтэн хушуутай гэдгийг мэдэхгүй. Зүгээр махан сэрүүн чанартай гэж хэлдэг шүү дээ. Үхрийн мах чинь тийм биш үсттэй. Ямаа тимээг бол тэгдэг л дээ. Үхрийг бас тэгдэг. Тийм үү? Яг хүүтэн хушуутай малд ордог. Тэгэхээр хонь адуу хоёр л өгдөг л дөө. Гэтэ тий яагаад хүүтэн хушуутай тэр уруул нь хүүтэн байд юм уу халуун байд юм уу? Тэрийг гэрлээд хэлээд өгчөөрэй. За, Баби Бэ гэдэг сонсогч энэ ерөөсөө нэг л үйлбэр байгаа заяа. За. Цайны шар босготол гэрт хүн ирэхийг мэддэг байлаа штэ их чинь ямар вэ гинэ. Тий штэ. Тий. Чинь энийг намаа шаацгаа шагшархаар хүн ирдэг байсан хивээрээ юу гэ орчихлээ. Тэгээ нөгөөд нь яваагүй лээ. Тэгээд юу яад юм лээ. Бас хүүхэд ингээд гар бариад ахаар хүн ирэх нь гэдэг. Бас уу? Тий. Жох хүүхэд. Тий, сайн байна уу гэл ингээд золгоод юм уу гар бариад ахаар за зочин ирэх нь дээ. Манайх лавдаг мууртай байдаг байхад муур ингээд нүрээ угаад штэ тий. Нэрээ тэгдэг тий. Нэг юм алгаанд оргож жагаад тий сарвуугаар нь оргож байгаа нүрээ угаад ахаар хүн ирдэг гэж хэлдэг шээ. Тэгдэг байсан. За, жагаа найз. Өглөө атуусанд ар зогсож байсан залуу хүзүүн дээр ямар эвтэйхэн тохиолдов. Золтой л наана хит зайхан нухаатгач гिचгсэнгүй. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн шилдэг амттнуудыг Монголд OG Family шинэ жилийн бэлгийн багцаар хамтран аярлаж байна. За, OG Family-гийн бэлэг маш олон төрлийн бэлгэнүүд байгаа. Магадгүй зүгээр та ажлынхаа хамт олон гэдэг юм уу зүгээр олноор нь бэлэг авдаг бол эднийх рүү шууд хөргүүлээд авч байл амар. Дээрээс нь бэлгэнүүдээс юу яаж явах юм бэ? Цахиалгаад боолгочих болно. Тэрийг бэлгэнд нь оруулъя гэд магадгүй одоо чихэр баг өгнө гэдэг ч юм уу тийм байвал. Надаа одоо OG Family-гийн нэг гоё онцлог нь таалагддаг юм юу гэхэлэр зэрэг эднийх одоо маш олон л газрууд мэдээж бэлэг бооцсон байгаа штэ тий. Тэнгүүд эднийх бүр ингээд албан ёсны хэрэгтэр нөгөө импортоор өөрсдөө оруулж ирдэг тийм үү. Тэнгүүдээ дэлгүүрүүдээр тараадаг нөхгүй юу.
одоо дэлгүүрүүд ч одоо ингээд юу гэдэг одоо эднийхээс авч дэлгүүртээ тавиад байна гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгээд ингээд бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ бүр ингээд үйлдвэр дээр нь очиж танилцаад гэрээгээ ихээс өмнө тэнгүүтээ яг ингээд Монголын уур амьсгал тааруулалтанд зориулагдчих одоо ингэж энийг өөрчлөмөр байна ч гэдэг юм уу бүр ингэж очиж судалдаг бараа бүтээгдэхүүнээ бүр ингээд судалдаг. За тэнгүүтээ ингээд мэдээж ингээд одоо ингээд нөгөө хүлдэх ч юм уу хагарах ч юм уу өвөл одоо өвлийн улиралд хөлдөхөр юмнуудыг бол одоо татдаггүй байх нь шүү дээ. Яг энэ минийгээ хүртэл тохируулдаг. Тэгээ бүх юм нь бас хасаап стандартаар тээвэрлэлтийн горим орж ирэнгүүтээ бүх юмнуудаа лабораторид ингээд шинжилгээнд өгчтэй. Гадна талынх нь одоо ингээд эдний нөгөө нэг айгүй бүтээлч ханддаг гэсэн үг байхгүй юу? Зүгээр нэг ингээд задлаад идчихдэг чихэр биш ингээд нөгөөдгөө задлж идснийхаа дараа ямар нэгэн байдлаар тоглолдог ч гэдэг юм уу тийм айгүй хөөрхөн хүүхдийн сонирхол татхуйц ийм зүйлүүдийг оруулж ирдэг. Тэгээд дээрэс нь бас нэг юм нь одоо ингээд эднийх ингээд лабораторийн шинжилгээнд хамруулчлаа штэ тэнгүүд дахиад нөгөө дэлгүүрүүд нь татаж авч ирсэн номч юм уу эс ч юм ингээд том сүлжээ дэлгүүрөө авсныхаа дараа бас өөрсдийнхөө лабораториор ингээд шинжилгээнд өгсөн ч болно. Ер нь бол ингээд шинжилгээнийхаа бичгтээ бараа бүтээгдэхүүнүүдээ дэлгүүрүүдээр тараадаг гэж ойлгож байна. Тэгэхээр манайхан одоо яаж ч бодсон ингээд дамжлага дамжаад дэлгүүрээс авахар нэг бас нэг мэдээж нэмэгдэл байна. Тэгэхээр яг өөрийнх нь шоурум дээр очиод бүр ингээд би энийг аавна гэж агаад ийм төрлийн болгоод тийм бэлэг гэж болгож болно. Тэгэхээр 300 гаруй нэр төрлийн одоо дэлхийн шилдэг амттнуудаас өөрөө сонголттой хийм гой боломжийг олгож байгаа л гэсэн үг байхгүй юу? Тийм. За OG Family гэдэг Facebook дээр нь болохоор англиар OG Family гэж бичнэ. Эсвэл World Sweets гэж бас бичиж болно. Ингээд пэйж рүү н ороод бэлгийн захиалга өгөх боломжтой шүү. За тэгээ та 80 5 21 12 89 11 60 31 гэдэг дугаараар холбогдоод захиалга өгөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн шилдэг амттнуудыг Монголд OG Family шинэ жилийн бэлгийн багцаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өчнөр зарим нэг үдийн ачиргээд 320 мянган гишүүн 23 мянган гишүүнтэй үдийн ачир гэдэг группээр хүмүүсийн постуудаа бичдэг штэ. Зарим хүмүүс бичиж хайж чадахгүй байх гэдлээ нэрээ комментээр бичмээр бит нэвтрүүлгийн. Тэгээд цохиолч маань түүгээ тавьчих болно штэ. Чи яасан ухаантай юм бэ? Үгүй мөн бата. Пост нь бичдэг газар нь бичүүлээ л аавна. За ундрам хүслэн гэдэг сонсогч хэсэг өгчлөлтөд өгөх. Хил усчгүй байж гадаадад анх очичоод найзаагаа дагаж дальжигнаж бааранд ороод тэгснээ нэг хилтэй устай юм шиг Аз мөртлөө монголчууд царайтай нэг царайлаг залуу үдмөр санагдаад болдгүй. Уужсэн пява гартаа ярьчаад нөгөө залуу таалагдах гэж худлаа өнөө савсгнаж бүжиглэмээр айдаж байхад баруун мөрөн дээрх чөтгөр тэр залуугаа очиод өдөөчлээ. Уул нь зүүн мөрөн дээрх чөтгөрл өддөгдөө гэдэг байхгүй. Уусан ганц пяванда зоригч ороод англиар дуржигнуул чадмаарч юм шиг болоод чиглээл нэг тэнэг алхаагаар яваад очлоо. Нөгөө залуу нэг даруухан над руу айх гахах зэрэгцээд харахаар нь за ер нь бол чи хөөхөн байна гэж хазгаа морь хэлээр англиар хэлсэн байна. Хэлээл тайсан гинэ. Тэгсэн чинь oh my god өөдөөс юу гсэн гэж миний бүр унган төрлөх монгол хэлээр минь газар тэнгэрийг нэрэхтэл чих шуугтал эрэгтэй хүнийг хаан суум гэдэг ингэж. Яа нэрэ дэгдээ гэсэн. Гэл би бүр шок ичих гайхах зэрэгцээд найзаагаа чирээд хаяал зүхтаас амьдралдаа дахиж дайлжнаж хүн өдгөө болсон байт юм да гинэ. You are handsome гэж хэлэх гэсэн юм байна те. Хэлэх ёстой юм байна уулна. You are beautiful гэдгийг эмэгтэй хүнд хэлээд. Йоо. Энэ эрэгтэйд энэ үдсэн эмэгтэй таалагдсангүй те. Таалагдсан бол beautiful гээл явна цаашаа те. Мэддэг байсан ч яадаг те. Шууд яа зүгээр л ингээл баг алгадуулсан байж дүүрлүүгээ зүгээр амруугаа. Нэр ямар энэ залууд үнэхээр таалагддаг байна. Тэгээ таалагдсан бол өстой beautiful байна уу, handsome байна уу өстой. Зүгээр баг ханд сомьё гэл авна. За. Наран гэдэг бүсгүй. Ээжүүдийн гэмт хэрэг гинэ. За. Эртээ урдын цагт сүн далайг шалбааг байхад цөмбөр уулыг дов байхаас арай хойшоо би гэдэг хүн 22хан наснда үрийн зулаа үнэрлж ээж боллоо. За ингээд ээж хүн юу хийх вэ? Хийдгээл хийж байрны гадаа хүүхэдийн ирсэн хар авгаачуудтайгаа нийллээ. Хар авгаа гэхээр уурал загнаад байваа. Манай байрныхан биднийг тэгж нэрлдэг байсан юм. Хүүхдээ салхилуулах зорилготой эмэгтэйчүүд нэг дороо цуглаад ертөнцийн хов, жив, өвс ургамал, өвчин зовлон бүгдийг ярина.
Тэр үед Марк Зукерберг нусаа гоожулсан бацаа байсан бах уу. Сүүлдээ ярих сэдвч дууслаа. Шинэ хүн нэмэгдүүл уг нь хэсэгтээ ярих юм олддог байсан юм. Шинэ гişүүнч байхгүй, сэгсрэг ховчгүй хэдэн хүүхнүүд уйд нэвдтэй. Зуны залхуутай нэг өдөр манай гал эгч нараас мэрэгэн санаа төрлөө. Ганц хүүтэн пив шатаж өглөөл гэж байна. За тэгээд хаана уух уу? Хэн явах уу? Хүүхдүүдээ яах уу? Байрны имээ нарыг хаагуурн тойрч гарах уу гэдэл банк хөх төлөвлөгөө шиг имэл ярилцлаа. Ингээд бидэн дундаа арай жаахан нас явсан нөхрөө бадсан эрх мэдэлд хүрсэн эгч манад орол гэж байна. Игчийн түүхтүүд аваад орлоо. Галзуу 5 хүүхэн хил дороогүй 5 нь ялах лифтэнд багтахгүй шахуу хэдэн амт шуугл дадал. Харвас сижигтэй. Байрны амьд камеруу дагуулж хараад яа. Яг тэгдэг. Бас тэгдэг өгч сууж байдаг. Тэгэл амар хов бацсан шүү дээ нэр чинь. За. Игчинд орлоо. Шууны багаараа бийж иргэж 5 пив 5 хүүхдэд хоолоо өвдөхгүй хувцас завааруулахгүй ээжээсээ зурахгүй байхаар бодож бичээн олж ирэхээр гүйлээ. Тэр хөлийн хөнгөн байгаа гэж ихтэй. Игч нарын хөлстэй левчгнээс гарсан хэдэн мянга. Үнэн бодтол бичсэн нэр үнэхээр игч нарын хөлстэй левчгнээс гарсан хэдэн мянгатууд Чингис хаан нэнийгэж жах шиг яаран сандран өнөөхөө торлоод игчинд галзаал ороод ирэхдээ зэрэгцээл ээж үүдэн суудаг майжгар хийж чинь зэрэгцэжгүйгээд алтан хушуу өргөч гэж ингээд барбароосо төлөвлөгөө нуран оноо. Игч нар тун дургу намайг ер нь хамтлагаасаа хасна л гэж байна. Эхлээд ямар тач ээжид арьсаа хуулуулахаар охиноо тэрврээд ээжигээ дагаад орлоо. Ээж аа хоёр намайг нийлж нэргээд охин бид хоёр гадаа гарах ирэхэд 7 хоног хасуулж ганц хүйтэн пивний хэрэг дууссан даа хөөрхий. Тэр хэд үлдээд пив уусан уу гэж юу? Угаагүй. Ээж загнаад бүгдийг тараасан. Заримыг нь нөхөрд нь хэлнэ энтер гэж яахан дарамтлж байж тараасан. Бацаанууд л бичээнэ ийдсэн. Игч нартай бүр бааранд орсон. Энэ пост явбал дараа тухайга бичнэ гинэ. За бичээрээс тайвар явсан шүү. Йоо. За цэвэл дулам мэнтэгд орж идэг группийн гишүүний. За бас нэг өгүүлбэр. Нэг хүн намайг амтан болгоно гинэ. Тэгэхээр нь янзаг болъё гэсэн чинь чадахгүй гинэ. Зөвхөн гүлгэл болгодог гэдэг юм гинэ. Тэгдэг шүү тий. За чи бас нэг өгүүлбэр уншиж. Бат гүр юм байна. Бат гүр Цэвэнгэрл гэдэг залуу. За. Жад шиг хумс, зайдс мэт уруул, шүүр мэт сормоос шинжил айсуу гинэ. Хөөе, зайдс тийштэй зайдс мэт уруул. Гайхаад жад шиг хумсыг ч ойлгоод байгаа юм л да. Йоо. За Аримна Арока гэдэг сонсогчдод өгчлээд өгөх юм. Автобусны карт анх ашиглаж эхлээд удаагүй байсан үед гинэ. Зүүн салааны автобусанд явж исэн чинь нэг эмээ орж ирээд карта дарсан өндөр настан гэж дуурч юм. Араас нэг өвөө карта дарсан чинь хүүхэд гэдэг айгуу чаг дуурсан. Автобус хүн багтаа ясныг хэлэхүү бүх хүн өвөөрөө хараад тэгсэн жолооч өвөө та ийм картаар явахгүй штэ л гэж байна. Тэгсэн өвөө ээжтэйгээ явж штэ гэд имээрүү зав. Имээ миний хүү наашраа ийшээ суугээд дуудаад жолоож байгаа автобусанд дэсэн хүмүүс бүгд инээлтэд өнгөрөв. Өвөө ард ээжигээ хажууд очиж суугаад өө ямар балаа карта зээгээс авсан чинь хүүгэд гээд орилоод ичлээ штэ гэд имээд хэлж байна. Тэгсэн имээ за яа дин дөнгөр тал хурж байгаа хүүгэд ээжтэйгээ явж яахт гэдэг яриа яригдв гинэ. Нэр хөөх тэр ээж нь 90 гарсан баг хөшөр юм шиг штэ тий. Хоо тэр 70 гараад байгаа нь тэр өвөө юм уу? Тий. Йоо 70 хурж байгаа хүүхэд ээжтэйгээ явж яхад гэж яхад тий. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар за Монкрем 35 жилийн нөхдөд Монкрем компани халгаа брэнд дэмжээ ажиллаж байгаа. Үс суухны бүх асуудлыг шийдэх халгаа брэнд болон клиник салонтой холбогдох хуудас нь 77 11 43 73 77 11 43 73. Үс суухны асуудал шийдэж бүх бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч халгаа брэндтэй баярлалаа. За ишка гэдэг бүсгүй. 2000 оны ихээр өөр тохиолдсон нэгэн хөгжилтэй явдлаа бичиж. Дөнгөж жолооч болоод удаагүй байсан үе юм. Сапорогийн аюулгүй тойрог өнгөрөөл явж исэн чинь цагдаа зогсоолоо. Тэгэхэд би жоохон охинч байла. Ямар ч байсан зөрчил гаргасан гэж торгуулахар болсон юм. Цагдаа за дугаараа хэлэл гэж байна. Би гайхснаа бодлоо. За бас дараа нь торгосон торгоогүй гэж над руу залгаж дээрээс нь шалгадсан байх та гэж бодоод л хэллээ.
99 тэт гэж хэлсэн чинь цагдаа над руу нэг сүрхий харснаа л жумбал заатал бичиж аваад торгоод явууллаа. Орой нундах гээд л байж байсан чинь уцанд мессеж ирлээ. Харсан чинь орой минь өдөр торгосон цагдаа байна. Гэл авдий. Тэгсэн би машин нохоо дугаарыг хэлэх ёстой байснаа ойлгосон. Одоо тэгээд нөхөртөө хэлэхээр намайг торгоогүй байсан бол чамтай ярих юм байсан гэж цаашлуулахгүй яасан гэдэн штэ гинэ. Тэгэхээр цагтаа суудсан биш үү? Суудсан байна тий. За. Хизээ хойл нөхөр гэхээр л ойлголоо. Хүмүүсний юу жаахан анааш болоод байна. За өнөр жаргал гэдэг залуугийн копи гинэ. За. Автобусанд аль хөгийн болохыг тэр гэхүү юу болсон юм гэж юу 2010 оны үед хуучин Японы цэнхэр Nissan дизель автобусны 90 үед шовтарч байх үед тэр автобусны нүүр царай ямар байсныг одоо эргэн санахад үхлийн гал тэрэг шиг санагддагсан гинэ. Цоорхоо шалаар нь шорон зам ирээлжилж харагдаад гонжигс өмнө нэг удаа ёстой нөгөө үсээ гэлдэж угаасаа уцаараа гангараад уцаараа зэвсэглээд 5 шард байдаг охин руу дөг дээрээ тавиад л гарлаа. Цэмбэгнэр толгой хайлаад автобусандаа суулаа. Сонсголонгийн замаар шороо манаргаад л лааж өглөөдөө тэр үед тэр автобусны суудлын бадуушиг ихэвчлэн салжчихсан байдаг гэсэн. Би яг арын суудлын дээр ганцаараа ганг суучихсан явж байтал зөлийн автобус огцом торомслоо. Байхгүй нүдний булаа чинь Аладдины шидэд бадуушигтайгаа урагшаа нислээд. Нийс явахдаа уурс сууж ясан үеийн хоёр охиндоо харц мөргөлцснийг секундын дараа хамаг гутамшгаа хамаад шороотой шалан дээр унахаа мэдсэн тэр л харц. Цаашаа ярмааргүй байна. Автобус дөрөн хүн нусаа суугартал инээж ясныг л санаж байна. Боловсон овчин бадуушгаа чирээд буцаж суудалтаа суухдаа баахан хүмүүстэй дахин харц мөргөлдөд үс зүс өмсөн зүүсэн бол ёстой чи болцож харагдаараа болсон доо хөөрхий гинэ. Нэр тэр автобуснууд амар сэгсэрдэг үс тий. За яваад өгөр гэж байгаа л урагшаа явахгүй болгоод нэг хурдаа сэгсрэн гут. Тэгвэл тэргүүр далимдлаад хоёр эмхтэйг үл зүгээр өстэй. Амар дарж унжил байсан. Йоо. За тэгээ од гэдэг сонсогч. За. Сайн байцгаана уу? Аавда тохиолдсон нэг хөгжилтэй явдлаа бичгээр шийдлээ. Намайг жоохон бах даав минь одоогоор Нарантуул 2 бол Динжи мянга захын урд хаага хийдэг байсан юм. Тухай дөнгөж мэдрэгчтэй гар утас гараад л аав тийм утастай. Нэг өдөр аав маань нөгөө гой утсаа хулгаад алдчихлаа гэдэл ороод ирэхээр нь яаж угаад алдчихва та гэсэн. Машиныхаа цонхыг онгорхоо орхиод утсаа ингрийн карманда хийгээд хальт дуг хийхэд нь хүн туучгаж. Маргааш тэди орж дугаараа сэргээлгэнд альгээд өглөөд тэр өдөр өнгөрсөн. Маргааш нь дугаараа сэргээлэх гэж явсан аав маань өглөө алга болгосон утсаа барьцсан. Инээгээд л ороод ирэх юм. Би гайхаад хаанаас олов гэсэн чинь аав инээж ирсэн. Дугаараа сэргээлэхдээ тэди дээр очиод гадаа нь тамхитаа зогсож байсан чинь нэг гар хурж ирээд утцаар нь утас ахуул гэдэж аав дажгүй утас байвал аавын ухааны юм ботсон чинь мань 8 чин аавын утсыг гаргаад өтүүлсэн байгаа юм. Үнэн адгүй наас аав маань хэсэг гайхаж байсан миний утас вэ штэ гэсэн нөгөөх нь үгүй биш гэдэл гүрийсэн гинэ. Манай аавч мөө би утсаа танина гэл асаагаад пинкото хийсэн чи өнөөх нь ороод асаад тэгээд нөгөө хулгайч маань аавд за утсаа аав авах. За утсаа аав авахаа гэчээд цаашаа явцсан. Тийм 50 байх шиг гинэ. Ямар амар юм бэ? Амар гоё тий. Үгүй мөн би ч үзүүлээ. Үгүй би тэдгийн гадаа очиод арай хоёр утсаа охиныхоо утсаа өөрийнхөө утсыг олчих юм шээс тээ. Олно шүү дээ. Гэтэ чамайг танил л да ганч. Чи кодо хэлж өгөөд. Навш юм нэрээс. Чамайг бол одоо хүн танил л да. Йоо энэ төрөд байгаа. Йоо бид ч одоо бол хоёр утасны лизинг төлөөл байгаа гэж бодохоор уур үрээд байгаа ёо. Мөр юм хөрх юм тий. А нөгөөх нь одоо чиний утсаар тоглож байгаа шүү дээ. За хүрэл тагаа бямба гэдэг сонсогч өгчлөлтөд өг. Сүүжний яс мүлжчгөөд ясыг нь цонхороо шидэхээр орг болчих гээд гэртээ онуулах гэхээр чөтгөр шүглчих гээд хогтоо амт гаргаж чааг гэхээр харанхууд хог хайдггүй гээд ахын ганц яс мүлцсэн мэс бүр гай оллоо л доо гинэ. Энд тийм шүү. Тэр сүүжний ясны сэтэрхийг ингээд сэтэлдэг штэ бүр тий. Бас тэгдэв. Тий ингээд сүүжний ясны нэг нөхөйдөг штэ тий. Тэрийг нь сэтэлдэг. Тэгээд тоноолчтой юм уу? Тэгээд тоноолно. Хэрвээ гэр тоноолох гэж байгаа. Манай ээж чинь бол зүгээр сэтэлгээл дайраад байна. Хэрвээ сэтэлж чадахгүй бол яадаг гэж тэр нөхрөө даавч ихдэг. Ямар юм житгээ? Даавч ихдэг хөхгүй битүүлдэг нөхийг. Тэр даав гэдэг юм юу вэ? Зүгээр л нөхрөө одоо ямар нэг юм тэр нөгөө нэг шүүжнийх нь мах. Даав гэдэг байхгүй юу? Чихнэ. Тийм үү? Тий, даав уураж их юм. Тий. Даав гэх гот юу вэ гэдэг. Даав гэж тэгээд. Үгүй даав гэдэг байхгүй. Англиар даав гэж байгаа байхгүй. За. Йоо.
За үлзий гэдэг залуу. Шагж гэлэнгийн пост юм байна. Копи. Шагж гэлэнгийн пост бүр алан штэ. За. Эр хүн гэдэг их тэнэг амьтан л да. Хизээч өгөхгүй юм шиг амьдрна. Айхаа мэдэхгүй, даархаа мэдэхгүй, өвчин тусгаач мэдэхгүй. Төрөө улчирхаад асуудал гарахаас нааш эмнэлэгт очино гэж бараг л худлаа. Эдэр залуу насандаа айман хөөрүүдэ. Эхнэрээс илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор ивдаа сэтгэнэ. Мессеж явуулахгүй тэнэгтж явж байгаад л эхнэрүүдтэй алуулна. Хийсэн гим нүгэл нь ойрхондоо хөөрхий. Үтлэхгүй юм шиг явсаар 50 хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хөлүүлж амтан болно доо чаавас. Хүүхнүүдтэй хэлэхэд бид чинь 50 нас хүрээд бэлгийн чадвар доголдоод та нартай ахаад нэг эмэгтэй хүн амьдраад л явж чадах юм байна. Уршил уу мэрэгэн бууч эсвэл Пушкаряугийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл авчлаа. Яа, би одоо ч арийн нэгэд авчлаг байгаа байна тий. Яа. Пушкаряугийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл авчлаа. Өмдөө гидсэн дээгүүрээ батчихсан амьтдал явна. Өвөнөр өдөр тутам өмсдөг форум болчихсон дамран малгай өмд цамцнаас өөр өмчгүй шахан болж байхад ээж үү зүгээр л хуруу хумсаа будаал алтай эмээг бүгжөө шажигнуулаастай. Тэтгэвэр буула эхнэр тураалгууллаа. Мөнгө төгрөгний мэдл байхгүй чааваас тэтгэврээс үлдсэнийг нь аваад л ач зээ нартай зарим нэг энтер төхүүлээстэй. Үр хүүхэд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин талах махан товд яваастай. Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л зассан оронд нь унтаад л хүний гарт орж байгаа тэр. Хаяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гээр хүүхдүүд дугаа гэл болоо. Гэр бүлийн хүрээнд өрнөж байгаа аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриад л дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээх юм ч байхгүй. Цагаан сар боллоо. Үр хүүхдүүд алтан эмэг, торог дурдан, жихэр шоколад аль өнгөтэй өдтэйг ээжтэй барина. Хөрх юм уу аавд ганц шил арих тэгээд л болоо. Түүнээсээ ч зоргоор уух ирэхгүй. Эмгэнийхээ нүдийг хариулж хил амтайхан ганц нэг татна. Аавд өгөх мөнгө төгрөг товд ээжийн гараар дамжаастай. Маа энийг аавд өгчих тохируулаад багаар өгөөрэй чих шиг. Энэ гашаахал нүдийг чинь гарт орохгүй юм даа. Тэгжгнаалаа яа. Бүр харин ч бүр эсрэгээрээ бүр Аста нэр freedom гэсэн яваад байгаа юм. Ээжүүд өвчин хэллээ. Бөөн сүр бадарч үр хүүхдүүд цуглаад маргааш нь эмнэлэг твтүүллээ. Аавууд өвчин хэллээ. Даралтны имээ уулаа. Өглөө нь цоглог гар босоод л ирнэ. Ээжүүд товд өөрсдийгөө рекламдаастаа. Алтан хөвлөдөө тээж ангирс үгээ хөхүүлсэн ээж чинь шүүгээд л. Тэгэж бүү байлаад л ингэж хууралаад л гээл ярина. Аав чинь ажилгээд л явчихдаг байсан. Ээж чинь чамайг өсөх гэж зовсон гэж ярих жишээ нэ. Үр хүүхдүүд нь товд ээжигээ хүрээлээстэй. Аавуудад ярих юм байхгүй, санах юм ч байхгүй. Алдаа оноо л илт алд юм. Хар өглөөгөр бослоо гэж хамаг амтан дад болно. Улс төрийн тайм үзэх гэхээр танд тэрнээс хэрэггүй юм байхгүй гэдэг удирдлага олдохгүй. Эцэг хүний эр хүний тавилаа гэж энэ. Эдэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөлбуурал насандаа гундаж амьдрандаа хөөрхий. Тийм болохоор эрчүүдээ хэлэх хідэн үг байна. Одоо бидэнд эрх дураараа эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа гинэ. Чамд ч их богинохон хугацаа байна да. 8 жил шүү дээ. Яаж ийсэн ч цамцаад авчихдаг. Өөр 60 гараад ирвэл өмдөө гиснийг үрээд татаад энэ юугаа товчл. Нэр яагаад өгшүүрт энийг товчлт юм бол? Мэдгүй. Нэрээ товчлдог шүү. Яг энийг ингээл хүзүүрөө ингээ салхи хийгээд идэм болов. Яг ингээл нэрэл хүзүүгээ товчлдог. Айгуу сайн. Харин тийм тий. За ундрах гэдэг сонсогчдгоо өвчлөлтөд үг байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бодож хүүхэд насныхаа хөгжилтэй гэхүү, эмгэнэлтэй гэхүү олон адал явдалтай дурсамжаасаа нэг явдлыг дурсан бичгээр шийдлээ. Тэртех 1991 оны 100 бүх зүйл картын систем шилжиж талхаа хүртэл талуунаар авч иддэг байсан. Мэдх нэг нь мэдгэл ах. Манах гэдэг айл нэг өдөрт 2 талхны нормтой. Бүхэл айл тийм байсан. 8 настай би гэдэг хүн өглөө эрт босоор талах ирэхээс өмнө дэлгүүрт очиж оочрлож талхаа олж ирэх даалгавартай. Хэрвээ талах дуусчихвал тэгээд л тэр өдөр манах гэдэг айл тэр өдөртөө хоосон өнжнөөл гэсэн үг. За тэгээд тэр нэг өдрийн ээлжид ажилдаа гарлаа да. Ээж минь заа миний охин мөнгөө бас наа талуунаа хайчих болгоомжтой яваараа гэдэл захир сахиж гаргав. Дэлгүүр дээрээ ирлээ. Дэлгүүр талах ирээгүй ирнэ бөөн оочор. За тэгээд зогслоо доо. Яг миний урд нэх өндөр ах. Яг ард ингээ амар махлаг өгч. Би тэр хоёрын голд нөгөө юу илээ хадны засвар авчуулагдсан халууны зулцах хөрхий гэдэг шиг л зогсож байл та. Хэрэг тэр оочроос гаргал юм бол талахгүй үлднэ гэдгээ сайн мэдэж байгаа болохоор гүрийгээ эдлээ. Тэгсэн гинт толгой өрөх шиг боллоо. Тэгээд юу болсон юм бүү мэд тас гинэ. Иви ухаалтад унтсан ба штэ. За
Хүү энэ нөгөө хонголдооны билетэн дээр амар ухаалттай очрлоо гэсэн мэднэ сте. Тэгсгсэн. Нэгс ирсэн баахан хүн тойроо зогсчихсан сэвэд ламруу ус хийгээд л яах юм. Юу болоод байгааг ч мэдсэнгүү. Би болохоор унтаад л сэрж байгаа юм шиг л болсон. Тэгсэн яасан байх нь? Нөгөө хоёр үлэмж бидний завсар хавчуулагдаад ухаан алдсан тэр гэж. За тэгэхэд арай нэг гайгүй бол босод зогсоод тэнхээтэй болоод боллоо. Тэгсэн дэлгүүр жонгоож талхаач авахаар боллоо. Гэтэл бүх хүмүүс нийлээд "Эви энэ охиныг хамгийн түрүүнд оруул" гэж орлоод би гэдэг хүн чинь дэлгүүрийн хаалга онгонгууд хамгийн түрүүнд орж нөгөө гол зориг болох хоёр толгой авлаа. Бөөм баяр гэрийн зүг гэдэн годоо. Тэгээ гэртээ ирээд нөгөө авчирсан толгой хитэнгээ. Юу болсон бүх зүйлээ нэг бүрчлээ ээжтэй ярьлаа. Тэгсэн ээж минь нэг үнснээ босоод цаашаа хараад аяг угаангаа нулимсаа арчиж байгаа нь харагдлаа. Би ч гайхаад би буруу юм хийчихсэн болов уу? Яагаад ээж уйлаад байгаа юм бол гэж бодоод л өнгөрсөн. Одоо эргээд өөрөө ээж болоод ээжийн хооронд өөрийгөө тавиад бодоод үзэхэд "Хэвээ миний юм охин нэг талхны араас ингэж үхэн хатан яв" гэж тэл гэж бодож уйлсан баг та. За тэгэхэд их урд нурсан бол уучлаарай. Энэ бол талах парт 1-р хэсэг. Хэрвээ энэ пост явбал талах парт 2 гэж бүр супер дуper байгаа шүү гинэ. Бас нэг гоё аргатай те энэ пост явбал үргэлжлүүлнэ. За талах нэг явсан шүү. Тэгсэн шүү. За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Жаргалын хачаар Ариранг Кимчи хамтран аялаж байна. За Ариранг Кимчи хоёр янз байгаа. Хэрчиж савсан кимчи, гүнждийн үрээр амталж шарсан кимчи гэсэн төрөлтэй. Тий. За үйл ажиллагаа явуулаад 13 дахь жилдээ болж байгаа юм байна шүү дээ. Энэ Монголын юу яагаад Ариранг Кимчиг оруулж ирээд. Би бол шарсан кимчинд нь илүү дуртай. Яг л нөгөө нэг бүр илүү гоё нэг юм чихэрлэгдүү амттай байдаг. Тий, манай харин дээр шарсан гинэ аваад байгаа. Тий, зарим хүмүүс л гэхдээ дан кимчинд нь дуртай юм байна лээ. Ааха. Тий. За энэ нөгөө нэг хасап стандартын дагуу нөгөө нэг бэлтгэгдэж байгаа шүү дээ. Энэ хасап стандартын талаарх бүр илүү гоё дэлгэрэнгүй мэдээлэл манай Нараа шагдрагч маань өөрөө нөгөө хүнсний технологи тэгээд хүнс биотехнологийн сургуулийн багш байсан хүн шүү дээ тий. Тэгээ айгүй гоё тайлбарлаад бичсэн байлаа шүү. Манайхаа сонсогчдын групп руу ороод бас энэ хасап стандартын дэлгэрэнгүйг нь уншаарай. Тэгээ зүгээр сонирхуулаад хэлэхэд энэ кимчи гэдэг үг чинь шүү дээ тий. Эсгсэн ногоо гэсэн үг юм билээ шүү дээ. Тийм үү. Тий. Тэгээд давс амталсан ногоог агуулдаг. Тийм үү. Ямар ч байсан тэр нөгөө солонгосын ким гэдэг нь мөнгө гэсэн үг гэсэн. Гэхдээ солонгосчуудыг бол кимчиг өгөр төсөөлөх аргагүй те. Эдгээр чинь бүр хоолгүй байсан ч ингээ будаа кимчи хоёроо идэлээ бараг цадчтэй юм. Тэгээд хятад солонгос хоёр өнгөрсөн жил харин тий кимчиг булаацалтаад модалцсан шүү дээ бүр хоорондоо. Хятад кимчи байд юм уу? Байна. Тэр чинь хятадаас үүсэлтэй гэж хятадууд юу яагаад? Хятадууд зүгээр тэр шанцаагаа л аавна эцэг. Тий. Яа, харин тий. Би бол дор нь хэрүүлээ салгаж байгаа. За танах шансаагаа, танах кимчиг аа. Тэгсэн шүү дээ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн эсвэл захиалга өгөхийг хүсвэл 80-1 36 31 80-2 36 31 гэдэг дугаараар холбогдороо. Тэгээд Arirang Foods гэж салгахгүйгээр латинаар бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Тэгээд мэдээж бүх сүлжээ супермаркетуудаар болон GS25 CU дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Жаргалын хачаар Arirang Кимчи хамтран аялаж байна. Баярлалаа. За Отхон Баяр Батэрдэн гэдэг залуу ингэж биччихэ. Маш богинохон. Гэхдээ ингээ зураг барахтаа заа. За 14 удаа компани нэрийн санал өгөөд татгалцав. 15 дахь нь ядарга энэ сайтаар нэр авсан хүн байна уу? Гिचгсэн чинь батлагдаад наасан. Үүгээр нь одоо компани байгуулах ёстой юу гинэ? Энийг одоо энэ компани нэр чи жиг тамалт юм бэл. Хин гэсэн харин. Яа манай найз үтер компани бүртгүүлэхэд ёо өстөнө. Бичээл өгнө. Энэ нэртэй компани байна. Дахиад бичээл өгнө. Байна. Эсвэл болохгүй байна гэл. Ёо. Тэгэнгүүт хуулийн этгээд яг бүр ингээд зургийн скриншот хийсэн байна. За. Цахимаар нөгөө нэг хүсэлт мэдүүлж байгаа шүү дээ. Тэгээ компани нэр авах гээд. Тэгс чи компани нэр нь ядарга энэ сайтаар нэр авсан хүн байдгүй гэдэг компани. Одоо энэ ингээ батлагдсан. Ямар амар хэрэг вэ? Тэгэхээр одоо энэ Отхон Баяр Батэрдэн гэж нөхөр одоо шууд энэ компанийнхаа нэрээр авсан дээр зүгээр энийг одоо яаж гоё богинохон болох вэ гэж. Жи дахиад бүтнээр нь хэлдэ. Ядарга энэ сайтаар нэр авсан хүн байдгүй. Ингээд үүсэх. Is айгу утгагүй болох юм байна тэгэхээр тий. Тийм байна. За мэдгүй өөртөө уучраа. За би сэтгэгдэл дундаас нэг гоё коммент оллоо. Насаа тулгаа гэдэг хүн гинэ. Манай эхнэр хадам эгч хоёр гитэмст оюутан байхдаа говь алтаан цээлээс ирээд нарамтуул ороод буцахдаа микронд игч
ингээд нөгөө нэг микроны дунд суудал суугаад тэгээд сансрын түнэл дээр буухсан чинь яалтчгүй нэг татууд зүйл дээр ингээд суучгаад гараараа тэмтэрсэн чинь энэ Nokia гэсэн гинэ 3310. Тэгээ 2002 онд за яста ёндоорлоо гээл түнэл дээр буухтаа аваал бууй гээд атгаал буухсан чинь сууд татагдаад үлдэж кондуктор ихчээ танаа суудлын бүсний цоожоо тавиач. Йой, илэг аваач. Нөхөр ингээ гараараа тэмтрээстэй те. Заас яг батараа 3310 муц гэсэн бодож исэн биз дээ уул нь. Хараагүй юм бэ те. Хараагүй. Нэр тэр судлын бүсний даруулах чи 33 авах шиг шүү дээ. Бандаа. Дөнгөж утас гарч явах үед манай нэг найз ингээд нөгөө утастай болцоо. Тэгээд хүн мэдээж хэл залгахгүй дээ. Угаасаа тэр чинь ингээд нэг хүн залгахгүй штэ. Тэгсэн чинь ноолуур аавч гэлүү яанч гэлээ таруугны арьс зарнч гэлүү мэдгүй нэг юм тэр үедээ л нэг юм амар хив зар явдаг гэсэн нэг тийм зар өгцөн гэсэн. Тэгээ байн гуцсан дуурал. Шат худлаа зайлэр нь. Бүр тэгээд ард чи бүр ингээл тойрж явж маавал амар сүртэй гэдэг шүү дээ. Гой харагддаг гэсэн уцаарч хүмүүс. Тэг чи муухай үнтэй байсан тий. Тийм гар уцруу залхаар. Би 2000 онд нэг юм бандгар юм нэг юм ингээд суурин юм цэнэглэж мэнэлгчтэй. Мангар том нөгөө Skyline хар уцтай байсан. Тэгээд тэр уц маань ингээл фотокор лекцэнд орж хахад 20 дугаар курс гэсэн үг шүү дээ. Дугуурхаар ингээл бүх айтаас нэр хийж харж байгаа. Тийм том уц авч өгдөг гэсэн юм уу? Тий. Шуудаа нэгээд үүчгүй тий. Тэгжээс шуудаага ухчихсан уцаа гаргаж ирэл. За хуцаа чи чамдгаар атаргаад байгаа байхгүй шүү дээ. Нэг хөргөө охин өөрөөсөө том уц үлдсэн. За чи тэгвэл уцаа цүнхэнд хийж авахгүй ядардаг гэсэн юм байна. Лавг сүрэн им гэдэг бүсгүүн хүүчлэлтөд өөх нь. Өглөө эрт бодон нэг найз руугаа залгаад санхүүчдийн баярын минь гэсэн чи хоосон баярын минь дээр яад ингэж байна. Санхүүгийнхний хувьд зөвл хариулт өгч байгаах. Гэхдээ би зүгээр чадуулахгүй хариугаа авсан. Яагаад заавал дэлхийн дохын эсрэг өдрийн маргааш та нарын баяр байдгийг ингэж бодож байна. Ганц бэлгэвчэнд гороож хагаад болрохыг гэсэндээ өмнө өдөр нь дэлхий дахинаараа сануулж байгаад маргааш нь баярлуулдаг юм да гэж хэлчихлээ. Зүг бистэй манайхаа. За энэ үрээд 2023 оны 12 дугаар сарын 6-ны 5 гарагийн Үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ мишиг сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар жаргалын хачаар Ариранг Кимчи за мөн дэлхийн шилдэг амтнуудыг Монголд OG Family шинэ жилийн бэлгийн багцаараа хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгөө. За баярлалаа. Өглөө дэрхэн сансартаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа хашмог нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сансаарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч дэлхийн шилдэг амтнуудыг Монголд OG Family-гийн шинэ жилийн бэлгийн багц мэдээлэл авах утас 85 21 12 89 11 69 31 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч жаргалын хачаар Ариранг Кимчи мэдээлэл авах утас 89-1 36 31 89-2 36 31 бүх сүлжээ супермаркетууд болон JS25 CU-гийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Үдийн хачаар нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын MJL радио 88.3